За бүгдийн амлаа тий. За бурчин чөдөн оноо самдан дамбуудан самдан яваадан сумбаадан шиваала чадваржи ёжжинаас гэж. За дөрвөн одоо самаатыгийн ялгаа нь юу юм бэ гэж. Ямар хоорондоо ялгаатай юм бэ гэж. Тэгэхээр бид нэр өмнөх өдрийн хичээлээ эргээ санах хэрэгтэй. Өчтөр самдан дамбуугийн янлаг догжээ гадээ сим зэжигва невад Нэвийн янлагт бол нангар авдууд аваа гэсэн. Ямба шишин даним урыг бол нийлүүлээд нангар авдууд аваа. За тэгээ гаваа девас сим зэжиг ба гэсэн ийм дөрвөн янлаг байсан. За сүмбийн янлагт бол дан шишин даним гэдгийг бол өөр өөрийнх нь нэрээр хэлээд тэгээ девас сим зэжиг ба гэсэн. Шивад бол Тямба ёндог гэж нэрлэсэн. Тямба ёндог, даним ёндог, тэгээ цорва даним сим зэжиг ба гэсэн ийм дөрвөн янлаг. За тэгээд эдгээр нь яагаад ингэж байж байгаа юм бэ? Нэрнүүд нь яагаад ийм байгаа юм? Яагаад нангар авдууд аваа гэсэн. Дараа нь яагаад Ямба шишин даним гээд өөрийнх нь нэрээр нэрлсэн. Гэх мэтлэн зүйлсийг бол ярьсан. Энэ бол хоорондоо ялгаатай байсан тийм ээ. Тэгэхээр энэ бол анхааралтай сайн ингээд харах юм бол ер нь бол бид нар өчигдрийн хичээл дээр бол ялгаануудын үндсэн ялгаагүй шахвал байгаа юм л да. За тэгээд чадвар G яж гэнэ гэж. За намаа хараарай. Ремба дарар гэж. За яг одоо энэ 1 2 3 4 гэсэн энэ дистраныхаа дагуу Динэнзэн зог мазуудан гэж. За Динэнзэн зог мазуудан хэн догва зог мазуудан ёнсуу дагва зог мазуугийн чадвар ядтэй гэж. За энэ бол дандаа нөгөө янлагууд шүү дээ тийм ээ. Янлагууд нь бол одоо гүйтсэн гүцээгүй маягтай ийм санаа шүү дээ тийм ээ. Хэн догва гэдэг нь паянгийн янлаг. За ингээд яг нэр томьёонууд нь хэлсэн адил тийм ээ. Ёнсуу дагва гэдэг чинь нөгөө Ямба шишин баним гурвыг бол зог мазууга гэсэн санаа шүү дээ тийм ээ. Нөгөө Ямба ёндог Тямба ёндог баним ёндог гэдэг тэрийг ёнсуу дагва гэдэг. Тэгээд тэрний одоо зог мазуугын чадвар бол байгаамаа гэж. За энэ тухай дуваалаа юу гэсэн бэ? Самдан дамбууд Нявала чадвар G яж гэнэ гэж. Самдан дамбуу Нява хоёрт ямар ялгаа байгаа юм бэ гэхээр Марева Динэнзэн ёнсуу зогын чадвар ядтэй. Самдан Нявадан сүм за ингэж юм тийм. Динэнзэн ёнсуу зогын чадвар ядтэй гэж. Динэнзэн Динэнзэн ёнсуу зогын чадвар ядтэй гэж. Динэнзэн ёнсуу зогва гэдэг нь юу гэж байгаа юм бэ? Нөгөө найжийн янлаг. Тэ? Самданд бол 3 янлаг байгаа шүү дээ, тийм ээ. Юу лээ? Паянгийн янлаг. Найж Нэмби янлаг, паянгийн янлаг, найжийн янлаг гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Ийм 3 одоо янлаг байгаа шүү дээ, тийм. Самдан бол янлагийн гоноо хоорондоо ялгаатай байгаа шүү дээ. Цандэн ч гэсэн тэгээ тавьсан шүү дээ, тийм ээ. За тэгэхээр Динэнзэн гэдэг нь бол найжийн янлаг. Тэр ёнсуу зогын чадвар ядтэй гэж. Ёнсуу зогын чадвар ядтэй самдан дамбууд нь ява чадвар G яж гэнэ Марева гэсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бол Динэнзэн найжийн янлаг ёнсуу зогын чадвар ядтэй гэж. Тэр нь юу хэлж байгаа гэхээр догваадан жодвийн гоноо. Самдан дамбуу догжээ гэж догваадан жоба. Раюла зэмгийн намба жуга. Раюла шивийн намба жуга гэсэн шүү дээ, тийм. Тэр шив цавун гоноо жуга. Зэма гэдэг нь бол Раюла одоо рагви анту жуга гэсэн маягаар тайлбарлаад ярьж ясныг санаж байгаа бох, тийм ээ. За тэрийг догваа жодваа хоёрыг. За самдан Нявадан Сумбала чадвар G яж гэнэ Марева. Пан догваа ёнсуу зогын чадвар ядтэй гэж. Пан догваа буюу пан догвын янлаг, паянгийн янлаг, тийм ээ. Паянгийн янлаг ёнсуу зогын чадвар ядтэй гэж. Самдан Сумбадан Шиваала чадвар G яж гэнэ. Энэ өмнөхөө та нар санаж байна уу? Пан догваа ёнсуу зогын чадвар гэдэг дээр яагаад нөгөө gavi гүндижин гоноо гэсэн шүү дээ. Gavi гүндижин гоноо буюу гүнди гэдэг нь юмон хэлж байгаа гэсэн тийм. Нисонс. Gavi гүндижин гоноо чадвар байгаамаа гэж.
хандогын ёнсуу зогын чадвар яатай. За самдан Сүмбаатан Шиваала чадварж яж байна гэж. За энэ гавь гүндийн энтриг санахгүй байгаа бол өчтөрийн хичээлээ эргээд нэг сонсороо тэн дээр бол тайлбарлаад ярьсан шүү дээ тийм ээ. За Сүмбаатан Шиваала чадварж яж байна мрава ёнсуу дагва зогын чадвар яатай гэж. Ёнсуу дагва зогын чадвар. Дан шишин данюн сүм нөгөө жон жаддан барилын гоноо гэсэн шүү дээ. Тэгээ жон 8 гим гэдээ гарсан шүү дээ тий. Жон жид ганшина гэдэг 1 2 3 гэдээ гарсан шүү дээ тийм ээ. Тогваатан жодва им идэ деваатун бол үг жунгаатан уба тийм ээ. Амьсгал гарах татах. За самдан Шива бол гадна амьсгал өтер байхгүй гэсэн шүү дээ тийм ээ. Мэтлэнгээр тэр мэтгийн одоо юу гэдгэлээ 8 гим луга хагтсан учраас энэ ялгааг нь. За энэ бол өчтөр бүгдийг нь бид нар нэг үртэн бол яасан баг тийм ээ. За ёнсуу дагва ёндог зогын чадвар тийм ёнсуу дагва зогын чадвар юу ёнсуу дагва зогын чадвар юу гэдэг нь бол дан шишин данюм сүм нь бол жон жаддан 8 гим луга хагтсан тийм ээ. Самдан Шива нь бол 8 гимээсээ хагцсан. Самдан Сүмбаа нь бол 8 гимээсээ хагцааг байгаа. Ийм л ялгаа байгаа шүү дээ тийм ээ. Хагцааг байгаа. Тэ жон жаддан баралваадан маа баралвын оноо бол ялгаа байгаа л гэсэн шүү дээ. Тэр ясныг бол санаж байгаа хаа гэж. За хэмээн зарлигсан шээсүн гэж. За самданжийн янлаг нам дүүна хүн дуян дүүдээ гэж. За энэ дээрх одоо олон одоо ялгаанууд уу шүү дээ гадэ тэргүүтэй. За энэ самданжийн янлаг нам гэж тийм ээ. Янлаг нам самданжийн янлаг нам гэж. Самдангийн янлаг нам гэдэг нь бол нийт бол 18 янлаг байгаа шүү дээ. Самдан юу вэ? Самдан дамбууга самдан Шивийн янлаг хүртэл нийт 18 янлаг. Эдгээрийг ингээд багцаад ингээд хураах юм бол 3-т бол хураагдана гэж. За ямар гэхээр нодва бонва нямби янлаг. Энэ нэгдүгээр хэн шүү дээ. Нямби янлаг. Нямби янлаг. Нодва бонва нямби янлаг. Хамба дуа паянгийн янлаг. Дараагийнх нь бол 2 дугаарх нь бол паянгийн янлаг. Зэжигба найжийн янлаг. Энэ нэр томьёонууд нь их сайхан тодорхой болгож шүү дээ. Зэжигба. Түрүүн тэр хичээл дөнгөж эхлэхтэйгээ зэрэг Дэнгэнзэн зог мазуугийн чадвар гэдээсэн шүү дээ. Дэнгэнзэн энэ шүү дээ. Рембадар Дэнгэнзэн зог мазуу. Хандогва зог мазуу. Тэгээ ёнсуу дагва буюу ёндогва зог мазуугийн чадвар гэдэг. Тэгээд Дэнгэнзэн гэдэг байгаа чинь бол найжийн зэжигба. Зэжиг. Найжийн янлаг дүндүү вечэр гэж. За ийм 3 янлагт бол хураагдж байгаа маа. Нийт 18 янлаг байгаа. Самдан дамбуугаас самдан Шива хүртэл бол ингээд 18 янлаг байгаа. Энэ бүгдийг хураах юм бол тийм ээ. За бид нар бол хоорондоо зобо мобо байхгүй байгаа. Онлайн хичээл бол одоо зарим талаараа юу нь бол жоохон болохоос биш. Зобо хийгээ хоорондоо ярихад бол энэ бүгд юм бол орхноо ингээд тогдоод үрийн болоод тийм ээ. Гадаа баянгийн янлаг үеичүүдээ ингээд зобо хийгээл баг аманд ингээд тийм ээ. За ийм 3-т бол ингээд хураагдана гэж. За энэний тухай гүндүүлээ. За нямби янлагдан, паянгийн янлагдан Дэньягаан найжийн янлаг гэж ирөө гэж. Дэньягаан гэдэг үг шүү дээ. Найжиг. Дэньягаан найжийн янлаг гэдэг нь бол Дэнгэнзэн. Тэгэл ингээл бас хүн гаргаад багаар тодорч тийм ээ. Дэньягаан найжийн янлаг юм ба шүү дээ. Зэжигва найжийн янлаг. Түрүү нь бол зэжигва найжийн янлаг гэхээр бас энэ үгийн хүчээр бас нэг ойлгох зүг тийм ээ. Зэжигва найжийн. Түрүүн дээр болохоор Дэнгэнзэн зог мазуу буюу Дэнгэнзэн гэж. Тэрийг болохоор энэ дээр зэжигва. Гүндүүгийн лүн дээр Дэньягаан
найжийн янзлаг. Тэгэхээр ингээд энэ үгнүүдээр бол ус сайхан тийм үү. Хэмээн зарласан шээсүн. Дийн дүцэл ян юудтэй гэж. За энэний тэр 18 янзлаг маань энэ гуравтаа яаж хураагдж байгаа юм бэ гэхээр хамдан дамбуулаа Нямби янзлагийн вандууж байна дугжээ гэж. Нямби янзлагийн вандууж байна дугж. За самдан дамбуугийн дугаадон жодва гэж байгаа шүү дээ. Тэр бол Нямби янзлаг. Хаянгийн вандууж байна Вэмбала Жэвийн гадэ гэж. Вэмбала Жэвийн гадэ гэж байгаас хаянгийн вандуу. Хаянгийн янзлаг нь аль нь юм бэ? Хаянгийн янзлаг болдог янзлаг нь самдан дамбуугийн хувьд аль нь юм бэ гэхээр гава дева. Энэ гава дева яагаад гава дева гэхээр Вэмбала Жэва. Вэмба гэдэг нь юу вэмба вэ? Нөгөө дотхомын гимээс гарсан. Дөдвийн жон гэдэгсэн үү? Дөдвийн нямун гэдэгсэн үү те? Дөдвийн нямун Вэмбала Жэвийн гава дева. Тэгэхээр одоо ингээ эргээд бодглохлоор зэрэг маш сайхан тодорхой болж байгаа үст те. Дөдвийн сэдвижийн одоо шип болвол нэмэгсүү дава, рагбар дава. Тэгээд бол хамдан дамбуула ёндондуу дава буюу живэр дава. Ингээ ширэг намжингийн лоо гэдэг байгаа шүү дээ. Ширэг намжиндуу дава, живэр дава, рагбар дава. Ингээд бол хамдан дамбуула ёндондуу тооны түүнийг олохын төлөө бол ингээд хичээл зүтгэл гаргаад хамааж байгаа. Ингээ хичээл зүтгэл гаргаад олохдогоо зэрэг бол дөдвийн юмгоос салсан, дөдвийн юм байхгүй болсон учраас гава дева. Тэгээд самдан дамбуу анх одоо хичээл эхэлж байхад хэлжсэн те. Дугжээ гадэ гэхээр дөдвийн юм л одоо дөдвийн юм Вэмби гава гэдэг бол одоо энэ дээр товчсон шүү дээ тийм ээ. Хаянжээ вандууж байна. Вэмбала Жэвийн гэж. Вэмба гэдэг нь бол дөдвийн жон, дөдвийн одоо юм тийм ээ. Дөдвийн юм онжирлж байгаа тэр байдлаас одоо салж бас гадэ. За найжийн янзлагийн вандууж байна. Динэн. Тэр энэ найжийн янзлаг гэдэг энэ дээр бол найжийн янзлаг гэж хэлсэн, дээжигва гэж хэлсэн. Тэрний дээр болохоор динэнзэн гэж хэлж байна. Тэгэхээр бол найжийн янзлагийн вандууж байна. Динэнзэн гэж хайхан таарч тийм үү. За самдан нева за Нямби янзлагийн вандууж байна. Нангар авдуу тангаа. За самдан невийн хувьд бол Нямби янзлаг болдог нь бол нангар авдуу тангаа. Нангар авдуу тангаа гэдэг чинь гурван зүйлийг хэлж байгаа тийм ээ. Ямба шишин даним нангар авдуу тангаа. За яагаад нангар авдуу тангаа гэсэн өдөр бас ярьсан шүү дээ тийм ээ. За хаянгийн вандууж байна. Дэнзэнла Жэвийн гадэ. Одоо энд орж байгаас хамдан нева дээр бас гадэ гэж гараад байсан шүү дээ. Гава дева. Хамдан дамбуугийн гава дева бол Вэмбала Жэвийн гава буюу дөдвийн юм Вэмбала Жэвийн гава. Одоо энэ самдан нийвийн гадэ бол яг үхээр аль хэзээний одоо нөгөө нэг самдан дамбуу олохдогоо зэрэг дөдвийн юмгоос салцсан юм чинь дахиад гадэ самдан нева дээр байгаа гадэ дөдвийн одоо нямун Вэмби гава бол байхгүй шүү дээ тийм ээ. Энэ төрсөн юм чинь. Тэгэхээр одоо энэ бол Дэнзэнла Жэвийн. Дэнзэнла Жэвийн гэх байна шүү дээ. За найжийн янзлагийн вандууж байна. Дэнзэн гэж. Хамдан сумбала Нямби янзлагийн вандууж байна. Дан шишин даним сум гэж. Даним сум. За тийм. Тэгэхээр бол энэ дан шишин даним сумыг болохоор нангар авдуу дангаа гэж нэрлэж байна тийм ээ. Одоо энэ дээр бол зэрэг бол яг өөрийнхөө цааны дэмбийн гоноо гэх юм уу өөрийнхөө түмэн маянбын жидлээ одоо үйл ажиллагааг бол бүрэн бие даасан байдлаар хийж чадж байгаа учраас өөрийнхөө нэрээр бол нэрлэгдэж байгаа гэсэн шүү дээ тийм ээ. Хамдан дамбуу дээр бол дан шишин даним сүм байгаа ч гэсэн дугаадон жодвийн янзлаг хоёрын одоо юу гэдэг догсуу сунгийн гоноо бол оролцож байгаа учраас бол дугаа жодвоо хоёр дээр хамт ингээд байгаамаа. Тийм учраас бол нэрлээг дугаач удаа гэсэн. Их мэтлэнгээр бол ингээ ялгаануудыг гаргасан шүү дээ тийм ээ. Тэрийг санаж байгаа баха. За. Би бас юу юм бэ? Тийм аа. За Нямби янзлагийн вандууж байна. Дан шишин даним сум. Хаянгийн вандууж байна. Гави Вэмби дева гэж. Гави Вэмби дева. Гави Вэмбис дева. Дева. Найжийн вандууж байна. Динэнзэн. Хамдан шивала Нямби янзлагийн вандууж байна. Гэмбадан даним хамдан шивала Нямби янзлагийн вандууж байна. Нямби янзлагийн вандууж байна. Гэмбадан даним ёндог гэсэн бооз. За тэгэхээр энэ бол ёндог гэдэг нь бол хоёулын дээр нь зарлаа шүү дээ тийм ээ. Гэмба ёндог, даним ёндог
бол нэг ойлгох хэрэгтэй шүү дээ тийм. Тямбадан даним ёндог гэхээр зэрэг тямба ёндог, даним ёндог гэсэн үг шүү дээ тийм ээ. Тямба ёндог, даним ёндог. За энэ хамдан шивад бол нэг зүйлийг анзаарч байна. Энэ тямба, даним хоёр байгаа. Юу байхгүй гоц? Шишин байхгүй. Шишин. Хамдан шивад дээр шишин байхгүй байгаа шүү дээ. Хамдан шивад дээр бол нямби янлаг дээр бол шишин байхгүй. Самдан сумба дээр бол самдан сумбада нямби янлаг юм андаж байна. Тямба, дан, шишин, даним сум гэдэг энэ шишин байсан шүү дээ. Одоо дөрөв дээр болохоор самдан шива нямби янлаг юм бол тямба ёндог, даним ёндог гэдэг шишин байхгүй. Шишин байхгүй. За энэ яагаад шишин байхгүй байгаа вэ гэхээр нөгөө самдан шива бол нөгөө самадигийн 8 гимээс хагдсан байгаа тийм. Самдан шива ирчээр нөгөө амьсгал авах гарах тэргүүт нь ч хүртэл байхгүй болсон. Тэр самадигийн нөгөө Жон Жаддан барлва 8 гимээс хагдсан учраас одоо шишингийн буюу мэдэмсрийн хийх ажил үүрэг оролцоо самдан шивагийн үед байхгүй болчих. Нөгөө гимүүд нь байхгүй болсон учраас тэрэмжлэх шаардлага. Ингэж ойлгох тийм ээ. Жон Жаддан барлвын одоо нэг өсөндөө шишингийн жидлээ тийм шишингийн жидлээ мёгови жумцэнжис самдан шивалаа бол яг самдан шивийн одоо нямбин янлагла шишин эдвайн шишин мэйн жумцэн юу гэхээр нөгөө самдан шива маань өөрөө Жон Жаддан барлва юм 8 гимээс хагдсан байгаа учраас одоо тэр нөгөө сэрэмжилж барих тийм юм одоо мэдэмсэр хэрэггүй бол байгаа шүү. Энэ бол бас тийм байгаа шүү. За паянгийн вандууж байна. Хорвоо таньум гэж. Хорвоо таньум. Найжи вандууж байна. Дэнгийн шав. За энэ хүртэл бол ялгаанууд нь. За энэ бол одоо илүү тодорхой ярьж байгаа болохоос биш. Тэр бол ингээд ер нь бол энэ бас ярьсан шүү дээ тийм ээ. Яг ялгаан гэж хэлээгүй боловч ер нь бол ингээд ялгаад янзгуудыг ингээд ялгаад хөнгөтл ингээд одоо өнөөдөр энийг ингээд харахтай зэрэг өчигдрийн ярьсан хичээлийн дүр зураг бол бүр илүү сайхан хот болж байна тийм үү. За самдан шир жугын жумцээ гэж. За самдан дотор бол самдан дөрв гэдэг. Самдан дамбу, самдан нева, самдан сумба, самдан шива гэдэг. Самдан ава гэж байхгүй байгаа шүү дээ. 5 гэж байхгүй. Яагаад 4 гэж байгаа юм бэ? 4 гэж тавьсны учир шалтгаан нь юу юм бэ гэж. За түүний учир шалтгаан нь бол самдан ди нам цагжээжийн цорваалай эвэр жунгар жидвийн чана шаваг аашиг. За энэ одоо их тийм ээ. Цагжээжийн цорваалай эвэр жунгар жидвийн чана шаваа юм. Даваа гардагдгийн чагжааши одоо думтаар эн чин прямо намбын думтаа эхлэхтэйгээ зэрэгэл даваа гардагдгийн чагжааши хайлан ба бол намба санжаава гэж хэлж байгаа шүү дээ тийм үү. Даваа гардаг хайлан дүжээ тамж мэрдэг ба цагжаа тамжид дун олва гэж байна шүү дээ. Цагжаа тамжид дун олва тийм ээ. Тэгэхээр самдан ди нам гэдэг нь энэ дөрвөн одоо самдан болвол цагжаагийн цорваалай эвэр жунгар жид гэж эвэр жунгар жид тийм ээ. Түүнээс одоо хагцаж ингэж салж байгаа ийм талаас самдан каделва гэдэг кад юу лээ ха барлвын чан тийм ээ. Ха барлвын чан самдан ди нам цагжээжийн хорваалай ха барлвын чана шаваа ашиг эвэр жунгар энжүн гэдэг тийм одоо магад гарах санаа шүү дээ тийм магад бол энжүн гэдэг нь ха барлва гэсэн. Ха бар хүнээс болдог цалга. За самдан бол тэр бол цагжээжийн цорваалын эвэр жунгар бол хамаади самдан гэдгийг бол. За ерөнхийдөө бол самдан болзаа. Ерөнхийдөө самдан гэдэг бол цагжээгийн цорваалаа эвэр жунгар жидана чаваа юм. Тэр дотроосоо дамбу нева сумба шива яаж тавьж байгаа гэхээр цагжээгийн цорваа ийм мэдэва гэх. Цагжээгийн цорваа ийм мэдээлла эвэр жунгар жидвийн чана самдан дамбу шаваа юм гэж.
Сагжиж цорва 이 мэдээва. Ишээ хорж цорва 이 мэдээва гэсэн тийм ээ. 이 мэдээва. Самдан дамбуу тавьж байгаамаа гэж. Сагжигийн цорва дүнэлжи вамбуза эвэрж өнгөрч идэв. Гэж. Дүнэлжи вамбуу гэж байгаас. Дүнэлжи вамбуза эвэрж өнгөрч идэв чана самдан нёва гэж байгаамаа гэж. За дүнэлжи вамбуу гэдэг нь юу хэлж байгаа гэхээр ванши хорж дүнэл. Ванши хорж. Вамбун шива. Ванши хорж дүнэлдаас одоо юу гэдэг ха барлвын чана самдан нёва тавьж байгаа. За сагжиж цорва девала эвэрж өнгөрч бидурж идэв чана зумбашак гэж. Сагжиж цорва дева. За сагжигийн цорва дева гэдэг бол идэ байна. Идэ. Ишээ хорж цорва дева. Сэтгэлийн амгалан. Ийм мэдрэмж. Ишээ хорж цорва дева. Тэрийг бол сагжигийн цорва дева. Сагжигийн цорва дева гэдэг нь бол идэ. Идэ. Самдан дамбуу бол ийм мэдээлэл аж. Самдан нёва бол ванши хорж цорва. Ванши хорж дүнэл шүү дээ. Дүнэл ванши хорж дүнэлж вамбуу гэдэг. За одоо харин самдан сумба бол сагжигийн цорва дева гэдэг нь бол юу лээ? Идэ. Иг дева. За энэ талаас нь бол самдан сумбаг тавьж байгаа гэж. За сагжигийн цорва деван лэ эвэрж өнгөрж идвэн чана самдан шива. Деван. Тэ? Деван. Ванши хорж цорва дева. Ванши хорж дева. Дүнэлж вамбуу гэдэг нь бол ванши хорж цорва дүнэл байсан бол самдан шива бол ванши хорж цорва деван гэдэг нь бол өмнө бас ярьсан шүү дээ би тайлбар. За тэр самсуу эхлэхдээ зэрэг нөгөө самдангийн янлаг ярихад самдан дамбуу дээр тогжээ адэ гэдэг дэ гэдэг дева гэдэг тэр бол тэ идэ гэж нэг деван гэж. Идэ гэвэл хорж. Деван гэвэл ванши хорж цорва. Дева гэж байгаамаа гэж тайлбарлаж. Тэгээ сагжигийн цорва деван гэдэг нь бол ванши хорж цорва дева эвэрж өнгөрж хана самдан шива шав. Сагжиж цорва данюмлаа гэж тэ. За ингээд зовлонтой амгалантай энэ бүгднгөөс нь бол ингээд салаад бол ингээд явж байна. Самдан шива хүртэл явж. Тэгвэл сагжигийн цорва данюмлаа эвэрж өнгөрж идвэн чана самдан аваа гэж яагаад тавиагүй юм бэ гэж. Цорва данюм буюу зовлонтой ч биш амгалантай ч биш одоо юм тэгш мэдрэмж тэ тэгш. Цорва данюм гэж. Эвэрж өнгөрж идвэн чана самдан аваа гэж мэжүүгийн жүмцэн ёдтэй сагжиж цорва данюм гэдэг чинь бол чаваа дүжижийн дүнэл прамо юм. Чаваа дүжижийн дүнэл. Сагжиж цорва данюм гэдэг. Чаваа дүжижийн дүнэл буюу нөгөө бурхан багш анхлан одоо номын хүрдийг эргүүлэхдээ бүтгэхийн дөрвөн үнэн тийм ээ хавгийн дембашиг бол энэ дотор бол дунгал шивэрж байгаа гэдэг ба шүү. Зовлон бол мэдэрээ гэж. Тэр мэдэх ёстой бидэнд одоо сургаж хэлсэн тэр зовлонч бол энэ чаваа дүжиж дун. Тэр дотроос сагжигийн цорва данюм гэдэг бол чаваа дүжиж дун бол прамо юм. Ингээ нарийн. Энийг бол одоо хинч одоо зовлон гэж мэдхгүй байсан. Одоо зүйл шүү дээ. Хүн багшийг айлтах. Тийм ээ. Дүнэлжийн дүнлийг бол адгуу сүртэл мэд. Хөл гар өвд. Би өвд гэдрийг бол тэ. Бүрийн дүнлийг бол банарч мэд. Энэ бол одоо тийм чтийн одоо зүйл биш юм аа гэдэг тийм ээ. Урвах. Тэг зуртаа бол сайхан амгалантай юм шиг мэдрэмж байгаа шүү дээ тийм ээ. Үлсэж байгаа хоол идэх бол сайхан санагдаж шүү дээ. Тэгээд сайхан байвал үргэлжлүүлээд л идээд байх юм бол яг хөө эргээ зовлон бол. Тэгээ нөгөөд амар орхоо байж шүү дээ тийм ээ. Тэр мэтчлэн бол энэ журмын дүн. Энэ бол Чарльбанарч мэдж байгаа. Чарльбанарч мэдээд бол самдан одоо зүгмэд хүртэл явж байгаа. Харин энэ таваа дүжиж дүнлийг бол дунгал шивэрж байгаа гэж бол голно. Тэр дунгал праман бол сагжигийн цорва данюм. Ийм биш жигдэн би ламжис дээлээ эвэрж өнгөрж меню бичээрэй гэж. Тийм учраас яг энэ чаваа дүжиж дунгал лайд нёмөнгийн ванги зовж байгаа гэсэн.
аваад үжиж дун бүгдэнд нь одоо түгээмэл бол зай юмонгийн ирэхээр юм байна. Тэгэхээр энээс гаргадаг ертөнцийн одоо ийм зам мөр тийм ээ жигдэмбийн лам гэдэг бол энээс одоо саддаг К-баралва тийм К-баралвын жигдэмбийн лам байдгүй маа. Ертөнцийн одоо энэ зам мөр бол цорва даним сажигийн цорва данимаас бол салгаж чадахгүй гэж миний вичэр. За яагаад гэвэл сэржийн оншин юмжиг товын черэлбавэр сэржи ила тарлам дүүсүндэ огдууд мөнгө. Сэржи хүртэл ингээд явсан. Черэлба бол яг нь сэржигээ одоо нирван гэж одоо бодоод эндүрч бодоод бол одоо ингэж бодсноор бол яг нь доошо ундаг юм аа гэж эргээд доошо. Тэгэхээр бол энэ хамгийн доотлол нь бол одоо очирт тийм ээ. Дээдл нь бол сэржи. Ингээл энэ хооронд тэгээд одоо нөгөө 6 зүйлийн төрөл байгаа шүү дээ. 6 зүйл. 5 зүйлч гэж тийм ээ. 5ч байдаг. Хамаин хамаин гэдэг нь бол нэг тэнгэрийн төрөл шүү дээ. Тэгээ бол одоо явдал мөрөн харахын учраас бол хамаин гэдэг нэрлсэн болоош улан саа ин шүү дээ тийм ээ. Энэ одоо нөгөө муу явдалтай хүнийг бол одоо энэ өстө хүн биш гэж хэлдэг тийм. Тэрэн шиг атаажтууд айн тулаан элдв зүйлээр ингээд өнгөрөөдөг учраас мөртөө тэгж явдаг учраас хамаа ингээд ер нь бол саа шүү дээ. Тэгэхээр бол ингээд энэ хүртэл явдаг. Тэгээд сэрзийг хүртэл ингээд байгаад сэрзийн одоо оншин юмжиг товлохтойгоо зэрэг бол тарва товлцтой гэж эндүрх ийм байдал үүсдэг байна тийм. Тэгэхээр энийг бол одоо Черэлбанаар бол яг нь ингээд тарва товлцтой болоо гэж боддог. Тэгэл бол тийм биш. Ингээд эргээд бол одоо юу гэдгийг үйл нь барагдахаараа зэрэг бол тийм ээ. Хугацаа нь доошо ундаг юм гэж. Энэс дээшээ ахаад. Тэгээд сэрдвийн хорлын зураг байгаа шүү дээ. Тэр хорл нэг мангас шиг юм ингээ хүрд ингээ барьсан зууцсан. Тэн дотор бол орчлонгийн бүх юм байгаа шүү дээ. Яаж төрж байгаа процессоос ахуулаад уг шалтгаанаа хүрт. Тэр дунд нь бол хэдэн зүйлийн төрөл ингээ явж байгаа. Энэ бүгд тэрний гадна талд бурхны одоо дүрийг бол заавал зураарай гэж хон багш өөрөө айлцсан байна. Тэр сэрдвийн хорлын уг гарал нь бол анжуурын дулваны ботод байгаа шүү дээ. Дулва. Бянан одоо ботод байна. Тэгээд тэн дээр бол заавал одоо гадна талны зур. Тэгэхээр энээс одоо юм бол ингээд тийм ээ олон гол юм сан. Ингэж байна шүү. За огд үдүн гэж сэрзила тарлам дуссан. Сэрзигээ бол тарлам тарвын лам тарваа гэж тоолсон гэж байна. За домбийн живран нам жээс гэж. Харин бол бурхан багшийн одоо тийм ээ бурхан багшийн одоо дагагч юм. За энэ түрүүний энэ дээр бас нэмээд хэлэхэд энэ сэрзийн машин юмжуг тийм ээ сэрзийн машин юмжуг жигдэмбийн лам. Жигдэмбийн лам гэдэг дээр бол нярдухч байж болно, мошич байж болно. Хоёулаа байж болно шүү дээ. Самдондон сүгмэдийн нярдухч байж болно, жигдэмбийн лам гэдэг. Нярдух юм бач байгаа, мошин юм бач байгаа. Тэр бол саржээ. Тийм ээ саржээ юм байгаа шүү дээ тийм ээ. Жигдэмбийн лам гэдэг. Одоо нярдух идэж идвэн зай дамбууа гэдэг хэлсэн шүү дээ. Энэ томатогийн ганц гэж ингийн тэрийг бол одоо самдан садүй гэдэг байна. Самдан садүйгийн шип бол самдангийн садүй. Тэрнээс ахуулаад сэржийн оншин юмжиг хүртэл бол ингээд нярдуг тэгээ онши самдан дамбуу нярдуг онши самдан нэви нярдуг онши самдан сүмби нярдуг онши их мэтлэнгээр ингээд явсаар байгаад бол яг сэржийн хүртэл бол явж байгаа. Энэ бол бүгдөө жигдэмбийн лам бол энд аль нь ч байж болно шүү дээ. Нярдуг юм бач байгаа, юм бач байгаа. Тийм учраас бол тэдгээрээр бол яг нь таваад үжижийн дунд памоогоос бол салгадаг. Энэ сажижийн цуваа даним гэдээ салгадаг. Тэр одоо нярдуг моши юм ба ийм сажигийн лам буюу нэгсэндээ тэрийг өөрөөр бол жигдэмбийн лам гэх байх. За сэрзийн оншин юмжиг томьёос чирэл ба сэрзээлэ тавлан тусандаа огд удун. За домби живран намжи сэрзия дуулжир аншин дуудав гэж. Тэгэхээр
Бурхны одоо дагагч, Бурхны одоо сургаал номлолыг дагагч одоо нур бол яах нь тэрзийг ч хэлсэн бол зовлонгийн мөн чанартай юм а гэдэг тийм ээ. Орчлонгийн одоо нэг орон өөрөө мөн одоо зовлонгийн арын шинтэй мөн чанар нь бол зовлонтой юм а гэдгийг бол тэрзийг ч гэсэн бол зовлонтой гэж бол таньж мэдээд Дела Эвржунгийн тийм шүү дээ. Дела Эвржунгийн буюу тэр сэрзигээс Эвржунга буюу Кабарлва Кадлва гэдэг төгдөл Кадлва тэр одоо ингээд салъя гэж гэсэн болохын тухайд бол далим жудла живичроо гэж дайвын лам жигдэн лам дайвын лам ертөнцийн одоо зам бол ертөнцөөс хитээцэн юм зам энийг бол сэтгэл үндэсэндээ хөрүүлдэг юм аа жидвичроо дэрэг дуян агман нагдудлаас гэж за агман нагдудлаа чөжи дэнла чирчови живу марик дидомба гэж чөжи дэнла чирчови чирчовийн живу марикис домба тийм ээ. Энэ юу гэсэн үг вэ? Чөжи гэдэг нь бол домба шагжаа төвөө гэх. Хүн багш шиг. Тийм. Бурхан одоо багш шагжаа мөний шагжаагийн чадагч одоо таны шашнаас тийм ээ. Таны номлол шашнаас чир жогва гэдэг нь бол чирлбаг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Буруу хандж байгаа. Эсрэг юм гэх юм уу. Эсвэл одоо гадна талд байгаа тийм ээ. Намба чирлбаг гэдэг байгаа шүү дээ. За ингээд таны шашнаас бол одоо гадна байгаа энэ чирлбаг живүү бол тийм ээ. Ийм одоо улсууд бол Маргис домба гэж мухагаар исмитгээр бол сохорсон гэж сохорсон байна. Исмит Маригва энэ магийн лаваа хийчвэл асуудал гэдэг байна. Энэ Маригва ч юм бол юу вэ? Нөгөө тэрдийн хорол дээр байгаа Ума Маригва хамаг зовлонгийн их үүсвэр болсон ундраг нь бол уг шатгаан нь бол Мариг исмит бодит байдлыг исмит үнэн бодит оршихуйг исмитсэн Маригва энээс л болоод яаж байгаа шүү дээ. Юу үүгээр сохорсон. Тэгээд юу гэж байна? Сэрзийн бардуу сона жан гэж. За ийм одоо мунхгаар сохорсон одоо усуд бол сэрзийг хүртэл явсан ч гэсэн дунгал янжун сэрдва дүү гэж. Одоо дахин одоо ингээд зовлон одоо гараад тийм ээ. Зовлонгоор бол нэрвэгдээд тэгээд сэрдва хорвааг бол гэдэг юм. Сэрдва хорваа дүүлнэ гэж. Харин чөжи дамбин жендоваа гэж. Шагжаа мөний таны одоо шашныг дагагч нугууд бол самдан ойши матун жан гэж. Матун жан. Энэ матун биш үү? Энэ матуп байх ёстой шүү. Энэ бас юуны алдаа юм шүү. Энэ хэмлэлийн за энэ матуп гэдэг ийм дүүа байх. За тэгэхээр таны одоо номыг дагагч бол самдангийн ойши товлоогүйч гэсэн бол дүжи мигрэ заашин дүү тэрдуа дагны доогор хэмээн зарласан. Самдангийн ойши матулжан самдан дамбуу нярдуг дөрүүлээд самдан дамбуу нярдуг идла жидвийн лай дамбууа гэсэн шүү дээ тийм ээ. Тэр ламрын дээр бас их тодорхой байгаа шүү дээ тийм. Нярдугийн тугмаа бол таны сосоор игва ижид биш харин нярдуг идла жидвийн лай дамбууа гэж байгаа юм. Тэр нь юу тавих вэ гэхээр чинэ тома тагва. Чинэ тома тагвын гансаг гэж үжи динэнзэн бол самдан дамбуу нярдуг идла жидвийн лай дамбууа гэж. Тийм ээ. Нярдуг гэдэг чинь бол ойши товрж идэг. Тийм бэлтгэл гэдэг нь тав гэдэг нь тийм маягтай үг шүү дээ тийм ээ. Ойши тов. За тэгэхээр бол тэгэл шинэ товлоод тэгээд тэр одоо шинэ дээрэ гэдэг нь юу самдан дамбын нярдуг идлаж идвэн лай дамбууа гэдэг нь шинэ тома таваад самдан садүй болчихж байгаа шүү дээ. Хүний тэр юу хамаатай бол тийм ээ. Самдан садүй. Тэгэхээр бол тэн дээрэ жигдэн лайн дайвын лам гомноод тэгээд самдангийн ойши товлохгүйгээр жигдэн лайн дайвын лам гомноод тэгээд бол Ярваныг болж байгаа шүү дээ тийм үү? Товоо товж болж байгаа. Тэгэхээр нэг одоо дагагч нь бол самдан ойши матулж дүжи мэрэ заашинду сэрдва дагны догоржээ гэж. Сэрдва хорвоог бол ингээд цааж болж байгаа юм аа гэж. Хэмээн зарласан гэж. Сүгмэдла шир жогын жүмцэн ядтэй гэж. За сүгмэд одоо сая бол самдан ши тавьсны учир шалтгааныг хэллээ тийм ээ.
삼든 시. sagchegin chorwada евр 중에 있잖아. 삼든 담보. sagchegin chorwa 이 밑에와다 евр 중에 삼든 담보 됐어. 그러면 되게 sagchegin chorwa 동을지 완보고요. 완시 hor치 chorwa 동을지 있어. 그래서 евр 중을지 괜찮아. 삼든 예와 chorwa 대와 보유 chorwa 이때 이시 hor치 chorwa 대와 евр 중에 괜찮아 보유. 다 바로 괜찮아. 가질 괜찮아. 또 삼도 숨바. 되게 sagchegin chorwa 대왕 그래도 대왕 대위 왕보 같은 것도 완시 hor치 chorwa 대와. 인내서도 어떤 사건 삼등 대화 기타자가 sagchegin chorwa 단념당 евр 중을지 삼등 아와기죠. 왜? 다 좀더 두는 게. 아른 어떤 수립 дотор дүр байгаа. Сүмэд бол намха таяа, намши таяа, жиамэд зэрзэгээ дүр байгаа шүү дээ. Тэр чир жогын жумцээ яда банжа сүгдан тоггүй дүшээлэн евр 중에 완도 жана сүмэд дамбуу шат. банжа сүг тоггүй дүшээ гава. Ер нь бол сүгмэд гэдэг байгаа чинь тэр шүү дээ. сүгмэд хам, сүгхам, сүгмэд хам гэдэг чинь бол сүги дүшээ мэдвэн. сүги дүшээ мэва учраас сүгмэд гэдэг нэрлэдэг байгаа шүү. сүги дүшээ мэва. сүг байхгүй учраас сүг гэдэг тийм бодол уусахгүй шүү дээ. сүги дүшээ мэва. банжа сүгдан тоггүй дүшээ буюу энэ тулах одоо ийм дүшээ. 내가 евр 중에 완도 전에 сүмэд дамбуу шаваа. ингэж. Тэгэхээр бол тийм ээ сүмэд дамбуу буюу намха таяа гэж нэрлэдэг шүү дээ. намха гэж. намха өөрөө бол тогрог гаггүй гагзамжийн чаа гэж тавьдаг ч тийм тогвэрийг ба гаггүй агва замжис намхаг бол. Тэгэхээр бол самдан дамбуугаас эхлээд бол тэгээд одоо юу лээ сэтгэлийн амгалангүй байдлаас болоод самдан дамбууг тавьж байгаа. Сэтгэлийн амгалангүй ч юм бол дотгомд байж байгаа. Одоо бидэнд бол сэтгэлийн зовлон маш их байгаа шүү дээ, тийм ээ. Энэ мэтлэг бол одоо гимтэй гэж үзээд тэгээд одоо самдан дамбуу руу ороод тэгээд саяны одоо дээр ярьсан амгалан тэгээд 완시 хоржин торва дунгал тэгээд бол торва идэ сэтгэлийн амгалан энэ ч гэсэн бол бас гимтэй байна гэж үзээд тэгээд 완시 хоржин торва дэва ирэл 완시 хорожин торва дэва ч гэсэн тэгэхээр бол сэтгэлийн амар амгалан аль нь ч гэсэн бол одоо энэ sagchegin одоо тийм ээ идэ болоод дэван аль нь бол одоо гимтэй байна гэд тэгээд ерөөсөө намха тийм ээ тоггүй дүшээ бүгдийг бол тоггүй дүшээ нь бол ёндонд даава. тоггүй дүшээ ёндонд удаана сүмэд дамбуула. жилжиж байгаа шүү дээ. сүмэд дамбуу. банжа сүгдэн тоггүй дүшээ ямарч сүмэд дамбууша. нэмбу намхан дүшээла евр 중에 완도 전에 сүмэд нева буюу намши тай. Тэгэхээр бол ерөөсөө энэ одоо тийм ээ гадна тал бол одоо ингээд бүгд гимтэй юм байна гэд нэмэгсүүд хана тэгээд намши тай. тогшоо намбаршева тийм ээ намбаршеваг бол ёндондуудана хамдан нева бол одоо эва юм уу тийм ээ. Тэгээд дараа нь бол банжа намшила шимбада евр 중화 гэдэг нь бол хаджалва гэсэн шүү дээ. баралвин чана. намши банжа бол намши гэж. нөгөө намшигаа бол түрүүн ёндондуу даавын намши маань одоо банжа ёндоо даав. Тийм ээ. Тэгэхээр бол гадна талж болохгүй байна, дотор талж болохгүй байна. Тийм ээ. Алинд нь ч зоригдсон бол гимтэй байна гэдгээ мэдээд тэгээд мөн одоо яах вэ? намхаач гэсэн болохгүй, намшич гэсэн болохгүй учраас банжа намшила шимбада евр 중에 ёндоо жана самдун сүмба буюу жиамэд ерөөсөө юу ч байхгүй гэж ингэж гомж. жиамэд. Тэгээд дараагаар нь бол нэмбу жиамэжийн дүшээлэн евр 중에 완도 жана дүгмэд шивашаа гэж зэрзийг тавь. жиамэд бач гэсэн бол бас гимтэй гэж үзээд бол зэрзээ. дүгмэд шива. ийм маягаар бол яг нь дүгмэд шивашаа гэж хамдан ши гомбола брэвон пайн ёдтэй гэж. Одоо энэ ахад өөр зүйл тийм ээ. самдан
삼든 시 꼼바다. 삼든 담보니와 숨바가 있죠. 때문에 삼든 시 뭐요? 삼든 시 념죽. 삼든 시 념죽 꼼바다. 때문에 브레브 뭐요? 독립 비슷하나로도 또 불조가 될 가용 ямар байх юм бэ гэхээр 삼든 담보 중브른 정보 сум 꼼바다 рем바신도 гэж. 중브른 정보 сум 꼼바다 рем바신도 상리 хамба дүүнадон санчин намжин жаваад үг. Энэ бол одоо самдангийн найнууд шүү дээ, тийм ээ. Самдан Дукамын найнууд. Дукамын одоо орнууд, тэнгэрийн орнууд. Нарийн хамба дүүнадон санчин намжин бол гэж. Самдан Нева 중브른 정보 сум 꼼바다 рем바신도 어춘 самид хамид од оцол намжин жаваад гэж. Энэ 어충 хамид од тэгээ оцол гэдэг ийм орон ба. Ийм бол төвлүүд юм гэж. За самдын сумаа 중브른 정보 сум 꼼바 рем바신도 이충 잠입게 잠입게 되게 기자 남진 저와도 삼든 시와 중브른 정보 сум 꼼바 рем바신 비르밋 гэдэг нь бас нэг нэ. 비르밋 содномжээ гэж. содномжээ. Тэгээд брэвчва. За ийм одоо гурван бол гурван төрөл гэж. За энэ бол яг нь энэ пирамид содномжээ брэвчва чинь сожинэ гэдэг шүү. Сожинэ. Тийм байна. За самдынжин бэлгон гомбаалаа рембашин гэж. Самдан бэлгон гэдэг ярьсан шүү дээ, тийм ээ, нөгөө юун дээр ярьлаа. Самдан бэлгон гэдэг урд нь ярьжсэн шүү дээ, тийм ээ. Самдан ингээд талаавчилж тийм ээ. Багжаасан. Самдан бэлгон гомбаалаа рембашин. Самдан бэлгон бэлгом гэдэг нь ингээд салаавчлна гэдэг байгаа нь самдан сагжээ сагмидвийн одоо лам бол ингээд салаавчлна гэдэг байна шүү дээ. За тэрэн дээр бол хүмбэл дүгбэл энтергээ гарсан шүү дээ. Гүбэл жунгабэл энтергээ гарсан шүү дээ. 3 салаавчлах. 6 салаавчлах. Өмнө ярьжсэн да тийм ээ. За гих биш. За самдан бэлгом гэдэг нь бол тэрийг хэлж байгаа шүү дээ. Самдан бэлгом гэдэг нь 3-аар салаавчлах. 6 тэгээ 9 тэгээд 15 билүү юу лээ. За энэ эдгээр хэлж байгаа шүү дээ тийм ээ. Энэ юу шүү дээ. Энэ самдан шиваа чинь дотор нь 8 орон байна. Самдан шиваад найжад самдан шиваад бол 8 орон байна. Тэрний одоо энэ пирамид содномжээ брэвчва гэдэг энэ сожинэ баггүй сожинэ. Одоо нөгөө 5 нь бол сүүлийн 5 нь бол пагвинэ гэдэг. Пагвинэ. Пагвинэ. Тэр нь одоо гарах гэж байна. Энэ тэрийг энийг ингээд самдан шива 중브른 정보 сум 꼼비스 рембашин гэдэг нь бол тэр 8 орон байгаа тийм ээ. Самдан бэлгом тийш самдан шиваад бол 8 орон байгаа. Тэрний бол рембашин гэдэг нь бол яг эхний 3 нь бол сожинэ. Самдан бэлгом гомбаалаа рембашин. За энэ мичева гэдэг нь 1. Мидуа гэдэг нь 2 тон. Жанам гэдэг нь 3 тон. Энэ жанам энэ жанам нан гэдэг энэ ингээд жанам нан гэдэг энэ чинь 3 тон. Тэгээд шиндүү тон гэдэг 4 тон. Тэгээ огмон гэдэг. За энэ 5-ыг бол ингээд 4 байгаа 5 байгаас мичева, мидуа, жанам нан, шиндүү тон,
Тэгээ огмон гэд энэ тав бол пагуй нэ гэдэг. За самдан шиви 8 байдгийн эхний 3 нь бол сожина тийм ээ бэрмэд содномжээ бравчва. А сүүлийн 5 одоо энэ мичэва мэдүнга жанам нан шиндүү тон огмон гэдэг нь бол пагуй нэ. Пагуй нэ гэдэг. За ийм одоо төрөл бол жива дувичэр гэж. За самдан бэлгом омсноор бол гээд яадаг бахан тийм. Энэ пагуй нэ энэ төрөл бол. За энэ огмон энэ дээр нэмээд нэг хэлэхэд энэ огмон гэдэг дээр бол энийг бол сүгжин хам тийм ээ. Зүгхэм найраг нөгөө сүгжин хам 17 байгаа. Тэр 17-гийн зүгхэм найраг жүвдүнжийн огмон гэж нэрлэдэг шүү. Зүгхэм найраг жүвдүнжийн огмон. Нөгөө бурхны хутгийг олдог огмон бол гонгийн огмон гэдэг. Дээд огмон гэх юм уу? Дээд огмон гэдэг юм. Тийм маягаар. Энэ одоо энэ нөгөө жанам наваа шиндүү томоо огмон гэдэг нь бол зүгхэм найраг жүвдүнжийн огмон гэж ингэж ялгадаг шүү. Тэгвэл бол огмон 2 байгаа байхгүй. Огмон 2. Энэний дээр ахад нэг огмон байна. Тэр бол одоо жинхэнэ нөгөө донгуу ховолдог. Донгуу одоо нөгөө бурхны хутгийг одоо жинхэнэ олж байгаа бурхан тийм ээ. Нөгөө юу лээ? Хувилгаан лагшин энэ төр одоо хувилгаж гаргаад байгаа одоо эзэн гэх юм уу юу гэх юм. Жинхэнэ одоо бурхны хутгийг олж байгаа ч юм бол тэр огмонд бурхны хутгийг олдог гэдэг байгаа огмон бол гонгийн огмон гэдэг. Гонгийн огмон гэдэг бол тэр одоо энд ярьж байгаа энэ самдан бэлгом гомноод пагуй 8 гэдгийн бол огмон бол зүгхэм найраг жүвдүнжийн огмон гэж зөвш. Тэгвэл энэ 2 огмон бол нэр нь ижилхэн учраас андуурагдах энэ тал байдаг. За энийг бас жива дувичэр зүгмжийн юмжиг чумбрын чумбу гомболо браун паян ёдтэй зүгмжийн жива хоо мандан сан ан жирэг дувичэр гэж. За зүгмжийн юмжиг ба шүү дээ. Одоо энэ саяны дээр ярьдаг бол самдан бясалганаар тий самдан дамбуу няваа сумба шива бясалганаар бол ийм одоо тэнгэрийн одоо төрлөө тий цанчингаас ихтэй тангарын тэргүүтэй ингээд бол төрлүүд огмон хүртэл оронд бол ингээд төрөл авч өгдөг байна. За сүгмэдрийн одоо нямжиг чөмбөрн чөмбөг бол чөмбөрн чөмбөг бясалганаар бол үр дагавар нь яах вэ гэхээр тай муу тий эрдэм нь ямар авах вэ гэхээр тай муу гэх юм уу дээд доод гэх юм уу ийм маягаар бол төрөл бүтнэ гэж. За энэ юу гэсэн утга вэ гэхээр зүгмэд хамын төрөл буюу энэ дүрсгүй ертөнц гэдэг бол өөрөө тусгайлсан газар орон байхгүй. Ягаад гэвэл дүрс байхгүй. Дүрс байхгүй орон учраас бол тэнд гэдэг шиг одоо санчин тамба гэдэг чинь бол ийм одоо тусдаа одоо юу гэдгийг энгийнээр хэлбэл ийм ариг төв маягтай ийм байх нь байна л да. Одоо миний одоо төсөөл ойлгосон төсөөллөөр бол тийм ээ одоо хариг ариг шиг л одоо ингээд тусдаа ийм одоо газар оронтой тий най бол байгаа орших газрууд байгаа. Сүгмэдэд бол тусдаа тийм байхгүй учраас яах вэ гэхээр сүгмэдийн одоо нямжиг бясалгаснаар бас нь урт богино тэргүүтэй ийм байдлаар л бол хүний төрлийг бол хийж байгаа. Тэ цэрийн түн их маягаар л ингээд тавихаас биш тусдаа ийм най гэж бол байхгүй. Тэгээд тэр энэ араа дээд доод хоо мандан сан ан жирэг ба дөвичэр гэж шүү дээ. Аль нэг нь ингээд бол тухайн хүнийхээ лайг харгалзаад бол ингээд муу дээд доод гэсэн маягтай л ингээд төрдөг. Тэр тусдаа най байх. Газар орон гэж юм байхгүй. Тийм учраас бол одоо урт настай, богино настай тэр сүгхэмдээ одоо тэр хэр удаан сүгмэдвийн одоо сүгмэд дүрсгүй одоо тэр оршиж байгаа. Тэр оюунаараа л орших байх. Намши одоо дангаараа орших маягтай байх нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тийм одоо байдлаараа удаан амьдрах уу, богинохон амьдрах уу гэсэн маягтай л ийм л одоо ялгууд байхаас биш бол удаан най гэж байх. Ингэж бол ойлгох энийг дүмжийн нямжиг чөмбөрн чөмбөг гомболоо брайвам паян гэдэг нь бол юу гэхээр
зүгмжийн жава том андан саган жирэг дүүчэр гэдэг ингээд нөгөөс та тийм маа байхгүй учраас. За энэ хүрээд бол юу юм бэ шүү дээ. Орчин жидунгийн хамсүг бол энэ хүрээд бүрч байгаа. За ингээд бол дараа нь хоёрдугаарх тамид ши шадвала ши өтэ гэж байгаа. За тэгэхээр бид нар одоо энэ самсуг юунаас ярьж байгаа вэ? Жүгдөв. Жүгдөв дотор жүгжаа гүү байгаа тий. Жүгжаа гүү одоо байгаагийн дотор бол самдун сүгмжийн сугдан тэргүүтэй ингээд боцатын одоо тэр хийх ёстой гол ажил анхаарал хандуулах зүйл нь 9 байгаа. Тэрний дотор бол хамгийн нэгдүгээрт нь самдан гэж. Тэрийг ярьсан учраас бол аранлаг юу гэлээ? Самдан сүгмэд болоод тамид шиг бол лог суугалтай гэсэн шүү дээ. Цаад нь ингэж авч үзээд ном нь ёо гэсэн. Тэрний одоо нэгдүгээр хэсэг болсон самдан сүгмэдийг бол энэ хүрээд бүрч. За одоо тэгэхээр Нева гэдэг нь бол тэр цаад нь авч үзээд ярих гээд байгаа тэр хоёр дахь хэсэг нь буюу тамид шин одоо жидунгаар бол одоо энэ. Тэгэхээр одоо бид дараагийн хичээл дээр харчин таждын хамсүгийг бол уншааг байгаа. Тэрийг уншиж дүрсний дараагаар бол барчин жидунгийн тийм ээ. За ингээд ерөнхий ойлгохтой бол жидун дээрээс самдан сүгмэдийн хаваад тэгээд одоо тааж одоо буюу эцсийн шинжилэл тийм ээ. За тэрийг бол барчин тажид дээрээс уншаад зүрхээрээ цаа. За өнөөдрийнхэн бол за